За энэ Hey what up за reaction party бас орлого нэлээд удсан байна guys. Тэгээд бүр even заяа. Тандарсын хамгийн сүүлд одоо хизээч ямар ч дуугийн reaction хийсэн бүр мартаж орхиж. За өчигдөрхөн Тандарсын шинэхэн уран бүтээл буюу одоо эрэгтэй минь буруу гэдэг дуу байгаа. Тэгээд яг нэрнээс нь сонсоод үзэх юм бол нэг тийм эр хүн бол хаттай зоригтой байх хэвээр шантрах ёсгүй юм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг нэг тийм үзэл санаа байдагтай. Тэгэл эр хүн одоо ямар нэгэн байдлаар уруудах юм бол арчаагүй иймэрхүү тиймэрхүү хатаг сэтгэлийн хатгүй матгүй гэсэн л юм утгатай юм шиг байгаа. Тэгээ эрэгтэй хүн болгоны л одоо буруу болох амархан юм шиг одоо тиймэрхүү утга санааг илэрхийлээд байх шиг байна. За тэгээд Авдрын ёроол season 4 episode 2 гэдэг би яг энийг нь бол ойлгоогүй байна. За тэгтээ яг хэдүүлээ доошоо комент гүйлгээд юу н харах баха. За тэгээд шууд дууныхаа реакшн руу орцгоё хэдүүлээ. За явсан. Манай хүн жижиг чилэрсэн байж штэ. Thunders. За энэ нэг тийм Хятад, Сингапур, Тайланд, за мэдээж of course нэг л Азийн л нэг орн байна. Сексээс салваа эрэгтэй минь буруу. Сексигээс салсаж эрэгтэй минь буруу. Мөнгө төгрөг олохгүй бол эрэгтэйх нь буруу. Амьдралын минь хөвшилж тэр чихтэй буруу. Амжилт олохгүй шаах юм бол эрэгтэйх нь буруу. Ажил хийгээ шаахгүй бол эрэгтэйх нь буруу. Эрдэмтэй хүн болохгүй бол энэ миний буруу. Эцэгтэйгээ адилхан гин минь буруу. Аль ёохон гондоо бол мэдээж миний буруу. Аль ёохон гондоо бас л миний буруу. Эрэгтэй минь хэрэглэн энэ миний буруу. Арын шимэн болохгүй хорон завсан буруу. Цагдаа намайг за юу юу болчихоо гэж. За окей. За эхнээс нь шууд гоё яриад явчихнаа. Нэг ингээд бадаг сонсоод ч юм уу тэгэл гоё ярилцаа явчих хэвлээ. Эрэгтэй минь буруу. Сексигээс салсаж эрэгтэй минь буруу. X-ээс салсан ч энэ миний буруу. Нөгөө сексигээс салсан ч тэрний минь буруу. Төгрөг олохгүй бол гэж санал нийлээд. Мөнгө төгрөг олохгүй бол эрэгтэйх нь буруу. Окей. За мөнгө төгрөг олох тал дээр одоо зүгээр бүх хүнд нээлттэй болсон шүү дээ. Одоо тий. Одоо эрэгтэй хүний л одоо зөвхөн буруу гэдэг тэр ойлголт бол үнэндээ одоо солигдож байна, ховсоо өөрчлөгдөж байна. За тэгээд манай энэ current world дээр бол одоо эрэгтэй хүн тий эмэгтэй хүн ч гэсэн эрэгтэй хүнээс угаасаа бүр хангалттай илүү мөнгө олох боломж бар хангалттай байгаа. Зүгээр адгийн наацхан сошиал медиа тий. Эрэгтэйх нь буруу. Амьдралын минь хөвшилж тэр чихтэй буруу. Амжилт амьдралын хөвшил гэснээс дээр нэр үнэхээр энэ сошиал медиа ч юм уу тий энэ бол амар нөлөөлж байгаа тий яг үндэ хүн болгонд бүгд утсаа ингээл скрол хийгээл бүр ингэ шүн унтахгүй. Тэгэл өглөө ажилдаа ч юм уу одоо өглөө ямар нэгэн тийм хуваарт байсан бол бас тодорхой хэмжээгээр бол сошиал медиа гар утас эдгээр бол амар нөлөөлж байгаа шүү. Шаах юм бол эрэгтэйх нь буруу. Ажил хийгээ шаахгүй бол эрэгтэйх нь буруу. Эрдэмтэй хүн болохгүй бол энэ миний буруу. Эцэгтэйгээ адилхан гин минь буруу. Эрдэмтэй хүн гэдэг ойлголт юу юм бэ? Хэвээ амар ухаалаг асуусан. За эрдэмтэй хүн гэдэг ойлголтыг заяа хэдэн жилийн өмнө за одоо бидний эцэг эхийн үе, эмээ өвөөнөрийн үед эрдэмтэй хүн гэдэг бол ихтэйд сургууль төгссөн. Тэгээ бас нөгөө нэг яриа байдаг да. Нэг юу гэдэг лээ. Би бол сэхэтэн гаралтай гэдэг тийм ойлголт бол байсан байхгүй. Тэгээ сэхэтэн гаралтай гэдгийг хүмүүс айгу буруугаар ойлгоод юм билээ. Одоо төрийн албанд ажилласан ч юм уу те эсвэл хотод суурьсан одоо юу гэдэг нэг тийм гайгүй альбом тушаалтай машаалтай гэдэг тийм хүмүүсийг сэхэтэн гэж хүмүүс ойлгоод идэв юм билээ. Яг үндэ үгүй мэлээ шүү дээ. Сэхэтэн гэдэг чинь одоо 2 3 үеэрээ дээд боловсрал эзэмшсэн. Ер нь бол те академик амьдралаар амьдарцгаасан. Бас нэг тодорхой хэмжээний хувь нэмрийг өөртөө оруулсан. Бас нэг тиймэрхүү хүмүүсийг одоо сэхэтэн гэж хэлэхэд одоо болох юм билээ л дээ. Ер нь энтэй бас нэлээд жоохон маргаан үсэл идэг юм билээ. Окей. За тэнгуү тэр сэхэтэн эрдэмтэн гэдэг одоо ойлголт бол тухайн үед бол тийм байжээ. Дипломтой, ажил төрөлтэй нэг юм аятайхан юм шиг байгаа. За одоо байна шүү дээ. Одоо диплом бол нэрээ зүгээр л жолооны курс шиг л болсон шүү дээ. Жолооны одоо үнэлэх шиг л болсон. Бүх хүмүүс диплом авдаг болсон те. Тэнгүү тэр босго гэдэг байгаа тэр дээр үеийн тэр босго нь одоо бол бүр айл өндөр хан болсон. Тэнгүү тэр хан дээр хүмүүс бүр дураараа л хараадаг болсон тийм нэг юм. Тэгэхээр одоо бол мэдлэг боловсралтай хүнийг би бол дипломтой хүн гэж хизээж боддгоо. Одоо энэ бол
хувь хүний хөгжилтэй илүү холбоотой, бусадтай хэрхэн харилцаж байгаатай холбоотой, тэ хэрхэн төлөвшөж байна вэ? Өөрөө одоо хүмүүстэй хэрхэн харьцаж байна? Өөрийнхөө биеийг хэрхэн одоо зөв боловсон аваад явж байна. За тэгээ дээрэс нь бас одоо нөгөө нэг бусад чадварууд байгаа шүү дээ, тэ урайлах чадвар ч юм уу, тэ удирдах мэдэрдэг гэл. Ер нь бол тэднийг одоо илүү одоо харж иж хүнийг мэдлэг боловсралтай гэж ер нь хэлдэг болсон цаг үе гэж би бол одоо ойлгодог. За энэ эцэгтэйгээ адилхан гений мэни гэдэг ийм нэг юунуудыг бол би бас сайн мэдэхгүй нэг үндэ тийм хэрүүлийн чанартай юмыг бол мэдэхгүй ч гэх шиг. What the fuck, that's unfair. Би хүн гомдоос миний буруу болчих чинь. Окей. За би хүн гомдоос учраас. Тэгснэ өөрөө хүнд гомдонгуудаа миний буруу болно. За энэ бол гендрийн equality бол алдагдсан байна. Миний буруу. Эрэгтэй ми хэрэглэн энэ миний буруу. Арын шимэн болохгүй хорон засан буруу. За энэ саяных бол бас л нэрэ so excited байгаагүй шүү нэрээ үнэндээ ч гэх. За ингэж аахгүй. Арх тамхи хэрэглэнтэй энэ миний буруу гэсэн үг юм бэ. За тэгэнгүүт арх тамхи гэдэг зүйлийг бас тодорхой хэмжээнд залуучууд ер нь бол угаасаа амар илбэг хэрэгэлдэг болсон юм биш үү байна. Тэгээд одоо саяхан бас тэр X awards mawards-ыг бол одоо бүр юу залуучууд хэлтгүү хүүхдүүд хүртэл амар хэрэгэлж байгаа шиг байна. Тэгээд энэ дээр яг нэг зүгээр миний зүгээс урайлаг гэх юм бол мэдээж хэрэглэж болно. Энэ бол угаасаа тийм одоо хүн хэрэгэлдэггүй тийм юуса гаж зүйл биш. Харин бусад тэр нөгөө амар гэдэг бол хэрэглээд байгаа бол шаардлага байхгүй. Гэхдээ зүгээр хүн тодорхой хэмжээний лимиттэй зөв зохистой хэрэглээтэй л байгаарай гэж би бол урайлмаар байна. Сур дахин сур гэдэг одоо Ленний алдартай үг байдаг. Тэгсэн чинь олон дахин сурахгүй Ленний чинь буруу гинэ. За бас тэ одоо чи ер нь бол ийм зүрд зүү үгс мөксийг бол ер нь янз бүрээр одоо дуу тэ урлаг руу бол ер нь амар ихээр оруулдаг болцоо одоо рэпрүүд ялангуяа. Тэгээ бас тэрний нэг хэсэг байна гэж бол би бодож байна тэгээд. Alright. Миний хувьд зөв гэсэн чиний хувьд бол буруу. Нөгөө өөрсдийн хувь хүний л үзэл санаал бах л да. Тэ хүн болгон нэг өнцгөөс хардаг, өөр өнцгөөс хардаг л гэдэг зүйл баг. Миний хувьд зөв гэсэн чиний хувьд бол буруу. Азийн цээжинд оршиж гэлээ амьсгалах шиг баруу. Азийн цээжинд амьдарч байгаа мөртлөөсөө барууны агаараар, Европын агаараар амьдрээд байна л гэсэн. Ер нь тэгээд яг энэ бас яг үндэ заримдаа би үнэн гэж боддог юм уу? Одоо тэгээд бид бүхэн ч одоо юу л байна? Сошиал медиа зүгээр нээлттэй байна. Юу л байна? Гар утас технологи бүх юм нээлттэй байна. Тэгэнгүүт бидний үзэж байгаа харж байгаа бүх зүйл төр айл алс орноос ирж байгаа. Тэгэнгүүтэл яг тэр хэмнэлээрээ тэр ойлголтоор яг Монголд ингээм амьдрах гэдэг ч юм уу. Яг тийм үзэл санаагаар ер нь байх гэдэг. Яг үндэ бас зэрэг нэг зөв ч юм буруу ч юм би бас сайн мэдэхгүй байна. Яг мэдээж сайн зүйлийг авчруу сайн. Гэхдээ жоохон буруугийн дагаад ойлголт димэл байгаа юм л та. Болчуудын хороолол, бохир гудам болон усны дараалал. Томчуудын амьдрал ирж асуусан зүйл мань хараалал. Дутагдж байсан зүйл нь мөнгө цаас биш анхаарал. Дурлал гэдэг байхаа болсон одоо битүү завхаарал. Огтын араас гүөхэ болоод мөнгөний араас хөөж алаа харсан юм шиг хилээд нэг ах нь бараг бөөж алаа. Олон болохоос толгой сайхан цөөн жалаа өнгөж олооч хийж байхаар эцэг игээ зүүн жалаа. Салва эрэхтэй минь буруу. Сексигээ сонсож эрэхтэй минь буруу. Мөнгө төгрөг олохгүй бол эрэхтэйх нь буруу. Амьдралын минь хөвшилж тэр чихтэй буруу. Амжилт олохгүй шаах юм бол эрэхтэйх нь буруу. Оо за түр яг өмнөд түрүүний тэр үснээс нийлүү энэ үс нь бүр үнэн гоё яваад байгаа юм шүү те. Ажил хийгээ шаахгүй бол эрэхтэйх нь буруу. Эрдэмтэй хүн болохгүй бол энэ миний буруу. Эцэгтэйгээ адилхан гин минь буруу. Салаад явсан эцгийн овгоо солиулаагүй мен чинь ямар ч байсан миний судсаа түүнийг гэнэ ханжин намайг гэсэн ижин үгийг ойлгохгүй мен чинь шалгуулж болно гэтэл амар хойлоолохгүй хин чинь охин хараад өргөн болон хоцсон шүү мө энд минь гэхлийн араар амьдрдаг бол гэрмэн байна хайр чинь одны танил байх нь одоо нөлөөлөхгүй мен чинь хүндийн ч хүүхэн шуухад данжин дан өмд хийхин тамтыгэ бэлхийн цамтыгэ сапоро үлгэнүүдийн үлгийн багнасаа дамжиж явла барай хулгай зилхий бүхэл хүүгүүд тулаад гардаг замаа хиндэж хэлэхгүй чиний охин дэлхий бусны хүү бол мэлхий момо байвал хейтхий тэснэ зүшэл хэстэй очир залуу аваад суул тэр нь мундаг бүсгүй ах нар залуу ихнэр ав бол хараалган хийж хүсгүй эксэсэс ал Оо бүр энэ тандрын дуунуудын бүр одоо яг энэ дууны бүр нэр
мөр бүр амар үн цэнтэй утга одоо санаатай байгаа даахгүй. Тэгэхээр би бүр ингээд одоо болгоныг алгасмааргүй байх, ярилцмаар байна гоё гэх те. Энэ талаар ер нь өөрийнхөө үзэл санааг баг ер нь илэрхийлмээр байна. Тэгээ та ч гэсэн одоо комент хэсэгт өөрийнхөө үзэл санааг илэрхийлж болно. Та нарын тухай одоо дууны тухай байж болно, эсвэл тэр тухай мөрний талаар байж болно, эсвэл миний ярьж байгаа үзэл санаатай нийлж болно, санал нийлж болно, нийлэхгүйсэн ч болно. Та зүгээр ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо те респонсыг бас үлдээгээрэй гэж би бол миний зүгээс хүсэж байна. За тэгэхээр ингэж байна. За ер нь бол хаанаас явлаа? Түрүүн чи би Эрдэнэтэй үнийг ярьчлаа. За. Энэ бүр үнэн саку мөрөөс араа. Охин хараад өөр хүн болвол хозин шум уу бандмин гэдэг энэ нэг тийм манити одоо нэг тийм хай скул мискул байхад их тийм сонсогддог байсан үгнүүдтэй. Муу банд ч яа охин харангуй ташаал өөр бол тийм даа гэдэг нэг тийм. Энэ бол бас амар гоё мөр орж ирлээ. Гимтлийн хараар амьдэрдэг бол гэрмэн байв наад хайвтчихнаа. За гимтэл гэдэг чинь хойшоо одоо хойшоо бичил. Тэгээд юу юм бэ? Сапоро, цам мам юм уу те? Орны танил байх нь одоо нөлөөлөхгүй менч. Хүндийн ч хүүхэн шух данж дан өмд хэлхийн. Дан өмд хэлхийн гэдэг ч одоо том өмд өмссөн байна л гэсэн үг үстэй те. Дам тэгээд бэлхийн. Тэгээд сапоро үлгэнүүдийн үлгий багнасаа дамжиж явла барай хулгай зилхий. Бүгд хүүгүүд дуулаад гардаг замаа хиндэж хэлэхгүй. Чиний охин дэлхий, басны хүү бол мэлхий. Гомо байв хейтхий. За яг энэ мөр бас гендрийн те тэнцвэртэй одоо байдлыг бол үгүйсгсэн мөр байна шүү дээ. Нэрээ тоглоомгүйтэй гомо гэхэр л муу гал ингээл амар одоо нэрэл тэгтэй тэгэнгүүт лесби гингүүд нэг тийм амар бас нэг тийм сүртэй хейтерлээд байгаа байхгүй. Зарим нэг нь баг таашаал аваад байгаа юм шүү те баг лесби гингүүд. Зүшгэлээстэй чи залуу аваад суул тэр монд бүсгүй ахнар залуу ихнэр авах хараалганд хий хүсгүй. За ингэж штэ хэрвээ заяа ананер за одоо ананер нялх ногоо зулгаавал тэр бол одоо мундаг бүсгүй те ягаад гэвэл нялх ногоо зулгаачсан те бас те болчих ширмэстэй тийм залуухан одоо нялх ногоо зулгаацсан тэр хэл. За харин эрэгтэй хүн буюу одоо агаанар те агаанар одоо мөнгөтэй агаа нар ч бай, мөнгөгүй агаа нар ч бай нялх ногоо зулгаасан болвол тэр бол бас жоохон те жоохон нэрэл бас хүмүүсийн ярьдаг тэр дам яриа мэрэ бол бас жоохон таагүй л байдэн штэ. Нэг бол мөнгөтэй агаа бол те мөнгөнд нь болсон масан анаацсан гэсэн гэл. Бас л гендер те equality байхгүй шүү. Гой мэд байсан ажигтай шүү. Эцэгтэй хүн болохгүй бол миний буруу. Эцэгтэйгээ адилхан гинний минь буруу. Ээж аваа саллаа аавынх нь буруу. Пявуугаад халлаа пявных нь буруу. Хоёр тишээ манай хүн ч баг энэ юунд бол ерөөс баг ялгахдаггүй байгаа юм шүү дээ те. Бүр ингээд яг тэр хууц нарын стил тэгээ тэр үсний зэсэл бас л ерөөс Кул. Хоёр тишээ навлаа, эрэхтэй хин буруу. Та нар одоо яллаа, эрэхтэй минь буруу. Ирчүүд амиа хорлоо, хатгүй хин буруу. За энэ мөр бол бас л амар орж ирлээ шүү. Эрэхтэй хүмүүс л одоо хаттай байх ёстой. Эрэхтэй хүн зүрхэндээ уйлдаг, дотроо уйлдаг энэ гэл те. Яг үндэ тэр хараал эзэн тэр хат гээд байгаа тэр хүмүүсийн нэрлээд байгаа тэр зүйл чинь хүмүүсийг одоо эрэхтэй хүмүүсийг дотор нь буугалсаар агаад сүултээ тесрээд тэр амиа хорлолт гэдэг байгаа зүйл чинь болоод байгаа байхгүй гэж л би одоо хаардیں۔ За Монгол бол бас харьцангуй гайгүй. Гэхдээ энэ одоо Азийн зарим томоохон орнууд одоо Корея, Japan байна. Бас л эрэхтэй хүмүүсийн амиа хорлолт бол бас дээгүр шүү дээ. Бас л ер нь бол те одоо ингээд дээгүр шүү дээ ч яг ер нь бол бас нэлээд их хувийг эзэлдэг шүү дээ эрэхтэй хүмүүсийн одоо амиа хорлолтын кейс нь бол. Тэгэл юунаас болдгоо гэхэлэр нөгөө нэг л одоо нийтийн үзэл санаа л واخгүй юу. Чи одоо эрэхтэй юм байж гэдэг үгнээс хэлж байгаа байхгүй. Ингээд хүнд гар хүрчээд ч юм уу те ямар нэгэн байдлаар буцаагаад нөгөө хүн чи одоо яагаад ийм гэдэг зүйл одоо хил амаараа ярих гингүүд нүүд нь чи одоо эрэхтэй юм байж ямар шалчхноор юм бэ гэдэг л үгнээс юу нэг хэлж байгаа байхгүй. Чи одоо эрэхтэй юм байж тэгэж ингэж.
Тэгээ эмэгтэй юм байж тэгэж гэдэг үнийг ерөөс ярьдаггүй. Ягаад гэвэл эрэгтэй хүн чимээгүй дуугаа хаттай байх хэрэгтэй л гэдэг тэр үз санаа юм шиг байна. Яа тэгэл 1 2 3 4 5 тэ за 6 5 үгэн дотор л амар утга санааг хэлчихлээ. Өөр писта орлоо хамт байхгүй буруу. Ирэх мэдэл дутлаа намгүй хэн буруу. Бас л Монголын амьдралыг хэлчлээ те бүр эрх мэдэл дутлаа намгүй хэн буруу. Нэрэл дээшэл гармаар байвал намал дагах хэрэгтэй юм шиг байна дөө. Цаг гаргаж чадахгүй завгүй хэн буруу. Писта бэний суудаар уусах юм бэний минь буруу. Писта миний минь надад дургүй бэний минь буруу. Монголын хүний хэн мөнгөн дэний хэн дуруу. Им дуу хийдэг писта суусах гэж бэний минь дуруу. Писта бэний суудаар уусах юм бэний минь буруу. Писта миний минь надад дургүй бэний минь буруу. Монголын хүний хэн мөнгөн дэний хэн дуруу. Им дуу хийдэг писта суусах гэж бэний минь дуруу. Wait. Ингэж аахгүй Монгол эр хүний нэр хүнд нь йенийхэн доор уу гинэ. Тэг йен л одоо нөгөө бодвол нөгөө мөр холболт хийж байгаад йений доор л гэж хэлсэн юм шиг байна л да. Уг нь бол одоо энэ клипний утга санаа ч юм бол одоо юу байгаа даа шүү дээ. Азийн нэг те Хятад ч юм уу Сингапур ч юм уу тиймэрхүү юм аа. Юаныхан доор уу гэж хэлсэн болов эсвэл би андуураад байгаа болов дахиад сонсоо да. Оо дуусчихдаг шүү. Нэр хүнд мөнгө йенийхэн доор гэдэг байгаа байхгүй. Йен гэхэр чинь тэгээд Японы йен л бол таарлаа л да. За окей. За энийг бол нэг сайн мэдгүй байна. За ямарчсан тэгээд энэ хүртлээ бүгдээрээ бас нэг ойлгох гэж хичээлээ. Тэгээд зөв буруу ойлгосныг бол сайн мэдгүй. Яг өөрийнхөө хэмжээнд л ер нь бол би ингэж ойлгож байна. Миний үзэл санаа бол ийм байна. За тэгээд харин таны үзэл санааг би одоо комент хэсэгт бас байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн юу ихэ мэднэ like and subscribe хийгээд одоо өөрийнхөө үзэл санааг бол доор комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт бол одоо бас удаан реакшн хийгээгүй Thunder's-ийн одоо шинэхэн уран бүтээл эрэхтэй минь буруу хэмээх уран бүтээл байлаа. Тэмээ хэрэглэн энэ миний буруу. Арын шимэн болохгүй хурун засан хуруу. Цагдаа намайг зогсон энэ минь буруу. Охин дахин сурахгүй